их цэргээр далайлагсан Сүүшүжааны түрэмгийлэлд иг дүүцсэн монголчуудын ядахна автономо эргүүлж авах гэсэн хүсэл зорилго хаан Оросд Октябрийн хэвсгэл ялж дэлхийн коммунизм, капитализм гэсэн салаа замын бэлчээр дээр ирсэн яг энэ дэвсгэр дээр 1921 оны ардын хувьсгалын үйл явц өрнөжээ. 1920 онд Монголын эх орончид юуны өмнө одоо 19 онд цуцлагдсан Монголын автономт эрхээ сэргээх зорилго тавьж исэн. За тийм ч учраас одоо Монголын анхны долоо гэж ярьдаг Монгол ардын намын анхны долоон маань Зөвлөлт Оросын Эрхүү, Омск хотууд очиж одоо Зөвлөлт Оросын эрх баригчтай яриа хэлцээ хийсэн. За энэ яриа хэлцээнд тавьж исэн одоо шаардлага бол нэгдүгээрт Монголын автономт эрхийг сэргээхэд сэргээн тогтооход туслаач. Энэ дээр одоо дипломатын талаар мөн одоо зэр зэвсэг, зээллэг бусад талаар тусламж үзүүлээч гэсэн ийм хүсэлтийг тавьж исэн байгаа. Тэр үед бол бас Зөвлөлт Оросын тал бол дунд дэрхэн улстай өөрөөр Хятад улстай дипломат харилцаа тогтоохыг бол тэргүүн зэргийн зорилттой гэж үзэж байсан. Тийм учраас бас Монголын одоо энэ төлөөлөгчдийн хүсэлтэд яаж хариу өгөх, ямар байр суурь баримтлахаа бол эхний үед бол одоо их төвдөж байсан талаар ажиглагддаг. Нэг том гадаад хүчин зүйл бол Зөвлөлт Орос улсад иргэний дайн дуусаад Зөвлөлт Орос улсын одоо засгийн эрх бол большевикуудын гарт төвлөрсөн байсан. Большевикууд бол тэр үед одоо дэлхийн их хувьсгалын онолд одоо их тийм захирагдсан хүмүүс байсан. Тэгээд энэ дэлхийн их хувьсгалын давлгаа бол Аз руу төрөх ёстой. Аз руу төрөхөд бол Монгол гэдэг бол их том түшиж газар болох ёстой юм а гэж ингэж үзсэн учраас Монголд тусалсан байдаг. За нөгөө талаас бол энэ Жанзоолын Японы цэргийнхэн за тэгээд цагаантнууд гэдэг энэ гурван хүчээр нэгдээд Зөвлөлт Орос улсын энэ алс дорндын одоо нутгийг хаасан том барьер бүс нутаг байгуулах гэж байна. Энийг бол таслахад бол Монголыг одоо дэмжихэн зүйтэй юм гэсэн энэ бодлого хэрэгжсэн байдаг. Манай түүхчдийн бас нэг их дурдаад байдаггүй нэг зүйл бол 21 он гэдэг бол Хятад цэргийн эрхнүүдийн дотоодын дайн явж исэн үед харсан. Хэрвээ одоо Хятад нэгдмэл улс байсан бол бас одоо бидний үйл хэрэгт бол нэлээд төвөгтэй байдал учрах байсан баг. 1921 оны 2 сард цагаан Оросууд одоо Бороо өнгөрний цэрэг нийслэлийг эзэлж авсан. За энэ явдал бол Зөвлөлт Оросын байр суурьд эрс өөрчлөлт авчирсан. Өөрөөр Зөвлөлт Орос бол одоо гадаад Монгол стратегийн үед маш чухал нутаг дэвсгэр юм байна. Хэрвээ энд одоо ингээд Бороо өнгөрнийхэн цагаан цэргүүд суурьш хаваас одоо Зөвлөлт Оросын аюулгүй байдалд шууд аюул заал учрах нэ гэсэн ийм үүднээс бол Монголын төлөөлөгчдийг идэвхтэй дэмжих болсон. За ардын нам ардын төр засгийн газрыг байгуулахад тусалсан. Ингээд 1921 оны 7 сард Улаан армийн ангууд одоо Монголын ардын журамт цэргийн хамт нийслэлийг чөлөөлсөн. Ингээд ардын засгийн газрыг байгуулсан. Ингээд богд хаантай хэмжээд ирэхэд Монгол улсыг байгуулахад тусалсан байдаг. За ингээд эргээд богдын засгийн хаан суудалд нь тавиулаад өргөмжил болоод ингээд үндсэндээ хүрээнд бол одоо ингээд засаг төр төхөнж тогтчихсэн гэж. За монголчууд бол энэ үйл явдалд тэгээд дотны гадна тэр манжийн амин цэргийн иргэшээлд ороод богд хаан нь ингээд шоронд ороод 50 км шоронд орчиж байгаа ш богд хааны. Ингээ энэ үед юу болсон гэвэл ерөөсөө бүгдээ дээр доргүй одоо ноёдууд, ван гүнгүүд за тэгээд одоо дүршмөл ард олон хинч байсан. Одоо үнэхээр одоо эрхчлээ тусгаар тогтнол бол одоо олох хэрэгтэй. Энэ төлөө бол ил талдаар яаж тэмцэх үү гэдгийг бол одоо ухаан оролдуулж байсан. Яагаад гэвэл бид нэр өмнөхөн тусгаар тогтнолын амд амссан. Ардын намын анхны долоо бол Зөвлөлт Орос улсаас дэмжлэг хүсэх санаа бол 1920 оны ихэр гарсан гэж би хувьдаа үздэг. Яагаад гэвэл дэлэг удаг жамсрын дуртгал дотор бол энэ бодоо чагдарч нар уулзаж энэ хүсэлтийг тавьсан. Эхний хүсэлтэнд нь бол
жалхан цутагт татгалзсан хариу өгсөн гэж байдаг. За тэр нь бол энэ үед жалхан цутагт Америкийн нэгдсэн улсын засгийн газарт хандчихсан хариу хүлээж ийсэнтэй холбоотой 20 оны 5 сарын сүүлд 6 сарын ихээр тэд нэр дахиж уулзсан байдаг. Дахиж уулзахт нь бол Хатанбаатар Мөхсөржив жалхан цуцагт амьдан базар нар уулзаад одоо та нарын хүсэлтийг хүлээж авна гэж хэлсэн байдаг. Яг гэвэл 20 оны 4 сард Америкийн консул ирж уулзаад явахдаа бид нар бол та нарт ямар нэгэн материалын тусламж өгч чадахгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс манай хэрэгт оролцохгүй гэдэг нь тодорхой болсон нөхцөл бол зөвлөлт Орос улсаас тусламж гуйх нь бол зүйтэй гэж одоо дээд дооцсгүй шийдсэн байдаг. Тэгээ энийг бол хэрэгжүүлсэн хүмүүс нь бол анхны 7. За энэ ардын намын анхны 7 зөвлөлт Орос улсад яваад тэгээд эндээс бол зөвлөлт Орос улсын талаас бол зэвсгийн тусламж санхүүгийн тусламж бол авсан байдаг. Тэгээ энийхээ хүчээр бол хамгийн анх одоо ардын журам цэргийг байгуулж Хяах хотыг чөлөөлөө тэндээ ардын төр засгийн газрыг байгуулсан байдаг л да. Энэ 11 оны дараа 20 оны дараах үеийн ингээд Монголын талаар Оросын баримтлсан бодлого бол нэг л нэвт явсан. 21 оны дараа бол тэр зөвлөлтийн засгийг бол одоо тэр коммунист үзлэнд дэлгэрүүлэхийн тулд тухайлбал одоо их хүн амтыг хятад руу дэлгэрүүлэхийн тулд монголоор дамжин монголоор түлхүүр хийж урагшаа орох гэсэн ийм бодлого баримталж байгаа. Монголыг одоо хятадтай харьцах нэг түлхүүр болгож. Одоо ардын засгийн газар байгуулагдаад хамгийн анхны тунхагуудын нэг нь бол энэ гадаад улсуудад хандсан тунхаг байгаа юм. За энэ тунхаг дээр бол бүх гадаад улстай эрхтэгш харилцаа шуудалтай 8-ааныхаа харилцааг хөгжүүлнэ гэж заасан. Мэдээж хэрэг одоо дөнгөж байгуулагдсан ардын засгийн газрыг бол дэмжих төшөх улс бол тэр үе зөвлөлт Орос улсаас өөр байгаагүй. Гэхдээ энэ үед манай ардын засгийн газраас явуулж исэн бодлогыг харахад бол одоо Японтой харилцах гэж оролдож байсан. За Америктэй харилцах гэж оролдож исэн энэ алхмуудыг ингээ харахад бол ардын засгийн газрын их үед бол дэлхийн бүх улс орнуудтай тэр дундаа одоо манай оршин байгаа бүс нутагт нөлөө бүхий улс орнуудтай харьцах ийм сонирхлыг бол идэвхтэй илэрхийлж байсан юм байна гэж харагдаж байдаг. Одоо ерөнхий сайдын бичсэн загтал бол Америкийн нэгдсэн улсын конгрессийн номынсанд хадгалаатай байдаг шүү дээ. Тэн дээр бол харилцаа одоо албан ёсны харилцаа холбоо тогтоогоод худалдаа 8-аа хөгжүүлье гэсэн санааг илэрхийлсэн байдаг л да. Монгол зөвлөлт Оросын 1921 оны найрамдлын гэрээ нь бие биенийхээ засгийн газрыг хууль ёсны засгийн газар гэж харилцсан хүлээн зөвшөөрсөний түүхэн баталгаа авсан юм. Энэ гэрээний үр дүнд Монгол улс олон улсын харилцааны субъект болж бүрэн эрхт дипломат төлөөлөгчдөө солилцсон суулгахаар тогтжээ. Тэгэхээр тухайн үед бол зөвлөлт Орос бол энэ гадаад Монгол бол хятадтай хэлэлдэг маш чухал геостратегийн нутаг дэвсгэр учраас энд бол одоо өөртөө нөхөрсөг ийм засгийн газартай байх нь зөвлөлт Оросын эрх ашигт хамгийн нийцсэн шийдвэр юм аа гэсэн ийм үүднээс хандсан байдаг. Тэр ч утгаараа 1921 онд 21 оны 11-р сард зөвлөлт Орос Монгол улстай найрамдлын гэрээ байгуулсан. Энэ найрамдлын гэрээгээр бол одоо хоёр улс бие биенээ засгийн газрыг хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрч за мөн дипломат болон консулын элч төлөөлөгчдөө харилцан суулгах ийм утгатай гэрээ. За түүнээс гадна одоо энэ гэрээнд туссан бас нэг зүйл бол бие биеийн нутаг дэвсгэр дээр бие биедээ дайсагнагч хүчийг байрлуулахгүй гэсэн ийм чухал заалт байдаг. Өөрөөр хэлбэл зөвлөлт Оросын хувьд бол нэг чухал зорилт бол Монголын нутаг дэвсгэр дээр зөвлөлт Оросын одоо эсрэг цагаан Оросын бусад одоо хүчийг оруулж байрлуулахгүй гэсэн ийм баталгааг гаргаж авсан байдаг. 1921 оны 11-р сарын 5-ны гэрээ бол Монгол улсыг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын гэрээ. Энүүгээр хамгийн их ач холбогдолтой өмнөх гэрээнүүд одоо 12 оны Орос Монголын гэрээ байна. За тэгээ 15 оны Хяактын гэрээгээр бид нэр автономт улс болоод хувирсан ийм байсан бол 1921 оны гэрээгээр Монголыг бол тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн. Хоёр дахь том ололт бид нэр 11 оноос эхлээд Оросод элчин сайд суулгах гэж оролдсон байдаг. Чин хаан доржийн айлчлал, сайны хаан намнасрынгийн айлчлалаар тавигдж байсан хамгийн гол асуудлуудын нэг нь элчин сайдаа
томилох асуудал байсан, энийг зөвшөөрдөггүй байсан. Өөрөөр хэлбэл биднийг тусгаар улс биш учраас элчин сайд суулгах боломжгүй. Адил 21 оны гэрээгээр бол бид нар бүр элчин сайдаа суулгахаар барахгүй одоо Түшээг Ундаваа гэдэг хүн элчин сайдаар суусан шүү дээ. Тэрүүгээр барахгүй хил орчмын нутгууд, монголчууд суралцж байгаа нутгуудад консулын одоо төлөөлөл бий болох асуудлыг хүртэл хоорондоо тохирч авсан байдаг. Энүүгээрээ бол их том одоо ахиц дэвшилтэй гэрээ болсон гэж ингэж хэлж болно. За дэлхийн 1-р дайны дараа Алс орнуудад том гүрнүүд нөлөөнийхөө хүрээг хуваахаар Америк нэгдсэн улсын санаачлагаар Вашингтонд баг хуралдуулсан. За Америкийн гол зорилго бол Алс орнуудад Японы нөлөөг хязгаарлахад чиглэж байсан. Ийм учраас тухайн үед гаргасан шийдвэр нь дундад иргэн улсын газар нутагт засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хадгалнаа гэж энэ хуралд оролцсон одоо Европын гол 9 гүрэн бол тохиролцсон байгаа. Нэгэнтээ тухайн үед Монголыг дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан учраас энэ олон улсын гэрээгээр одоо Монголын тусгаар тогтнол үндсэндээ хязгаарлагдаж байгаа юм. Энэ процесс нь өөрөө их хүндрэлтэй юм байгаа. Хамжилгад ёсыг халсан шийдвэр бол 1923 онд эцэслэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхий сайдаар тэр үед жалхан цутагт Дамдын Базар гэдэг хүн ажиллаж явах үед энэ шийдвэрийг гаргасан. Энэгээр бол ван гүнгүүдийн хамжилгуудыг бол чөлөөсөн. Энэ бол тухайн үед яахаар байхгүй томоохон дэвшилтэд үйл явц байсан. Гэвч зөвлөлт орос улс 1924 онд дундад иргэн улстай байгуулсан хэлэлцээртэй Монголыг дундад иргэн улсын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж хүлээн зөвшөөрсөн юм. Монголын талаарх зөвлөлтийн бодлого ингэж огцом өөрчлөгдсөн. Алс орнууд дахь бодлоготой нь тэр тусмаа дундад иргэн улстай дипломат харилцаа тогтоох бодлоготой нэгт уялдаатай байсан нь дараа дараагийн үйл явцын өрнөлөөс тодорхой харагддаг. Тэгээ 1924 онд гэхэд зөвлөлт холбоод улсыг хүлээн зөвшөөрсөн улс тухайн үед 3-4-аас илүү хэтэрж байсангүй ч дээ. 1921 онд Монголтой нарийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах үед зөвлөлт Орос улсыг дөнгөж 3 улс хүлээн зөвшөөрсөн байсан. Ийм учраас зөвлөлт Орос улсын гол зорилго бол олон улсын тавцанд өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх, аль болох бусад одоо орнуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрлөхөд оршиж байсан. Та нар бодоод үзтээ тухайн үед Алс орнууд тусгай тогтносон 2 улс байсан. Нэг нь дундад иргэн улс, нөгөөх нь Япон. Зөвлөлт Орос улсын хувьд бол энэ том улсуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бол гол зорилго. Ийм учраас 1924 онд хоёр тал нэлээд удаа ярилцсны эцэст зөвлөлт социалист бүтээн холбоод улсан дундад иргэн улсын бүрэн эрхийг Монголд хүлээн зөвшөөрөхөөр хоёр талын 1924 оны 5 сарын 31-нд байгуулсан хэлэлцээрдээ тусгаж өгсөн л дөө. За энэ бол тухайн үед зөвлөлтийн бас хоёр талтай, хоёр нүртэй бодлогын нэг илэрлэл гэж болно. Бид ярьдаг шүү дээ. Ер нь альва том гүрнийг авч үзэхдээ хоёр талтай авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээр тухайлбал бид умард хөршийн одоо Оросын жирийн иргэдийн сайн сайхан тэр хандлага, жирийн монголчуудад ханддаг тэр сэтгэлийг бол бид маш их хүндэлдэг. А нөгөө талаар Оросын том гүрний бодлогыг бид бас ялгах цалгах үзэх ёстой. Энэ ямар ч гүрэн дээр энэ заагийг барих ёстой. Жирийн иргэдийн нэг санал бодол өөр, том гүрний өөрийнх нь бодлого нэг өөр. Тэгэхээр зэрэг 1924 оны зөвлөлт хаттын хэлэлцээрийг жоохон энэ үднээс л авч үзэх ёстой. За 24 оны анх дугаар үндсэн хуулийг батлаад бид нар бүгд найрамдах улс тунгалдаг бол дахиад бас гадаад хүчин зүйл талаас нь харж үзэх юм бол бас энэ зөвлөлтийн гэрээнд өгч байгаа Монголын хариу байсан гэж хэлж болно. Яг бол хятад бол ерөнхийлөгчийн засаглалтай ийм улс. Тэгэхэд л манайх бол бүгд найрамдах засаглалтай болгоод улсын баг хуралд одоо төрийн дээд эрхийг олгоод өөрөөр хэлбэл парламентын засаглалтай улс болоод хувирчиж шээ. Танай улсын бүрэлдэхүүн яавч биш шал өөр одоо тогтолцоотой улс болчлоо гэж. Эдийн засгийн хувьд бол ерөн зүгээр энэ 20-од онд явуулж ирсэн бодлогуудыг харахад бол бүр их сонирхолтой бичиг баримтууд байдаг. Одоо дэлхийн улс орнууд янз бүрийн хэлбэр төрстэй, янз бүрийн хөгжил дэвшилтэй, янз бүрийн баялагтай учраас тэднийг эренбэлж харилцснаа гэж заасан. Тэгээ эренбэлж харилцах дотроо хэрвээ эрх биш эренбэлэх юм болвол гэж хагаад нэгдүгээрт Герман, хоёрдугаарт Англи, тэгээ Япон,
тэгээд зөвлөлт Орос гэж бүр ангилсан байдаг. Тэгээд тэр нь бол ямар нэгэн тийм улс төрийн үзэл баримтлалын асуудлаар биш, үйлдвэрлэсэн барааны чанар, үн энэ бүгдийг харж хагаад одоо энэ улсуудаас эренбэлж авна гэсэн ийм бодлого одоо тэр 20 онд тавигдчих байсан л да. Ер нь тухайн үед одоо архивын нэгэнд нээлттэй улсын баримтаас үзэх юм бол зөвлөлтийн засгийн газар тухайлбал одоо тухайн үед ажиллаж байсан зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссар жичээр нь түүний оруулагч нар бол Монголын тусгаар тогтнолыг дэмждэггүй байж. Коминтерны гол зорилго бол тэр дэлхийн хувьсгалыг өдөөх. Түүний дотор алс орнууд дэлхийн хувьсгалыг одоо галыг ноцоох, тухайлбал дундад иргэн улсад хэдийн ард түмнийг дэлхийн хувьсгал татан оруулахын хувьд бол гол зорилго байсан. Энэ зорилгын хүрээнд дундад иргэн улстай харилцах явдал зөвлөлтийн хувьд л хамгийн их ач холбогдолтой байж л дээ. Юм учраас Коминтерн бол энэ дэлхийн хувьсгалыг өдөөх гол үүрэгтэй улс төрийн байгууллага. За Коминтернаас тухайн үеийн одоо Гоминданы төлөөлөгчтэй хүлээн аваад 1923 онд гаргасан тогтоолдоо холбооны бүгд найрамдах дундад иргэн улсын бүрэлдэхүүнд одоо бүгд найрамдах Монгол ард улс багтнаа гэсэн ийм тогтоолыг баталсан байна. За энэ тогтоолыг баталснаар тухайн үеийн одоо эрх барьж байсан Гоминданы эрх баригчд бол нэлээд сэтгэл ханамжтай ботсон. За энэ бол 1920-од оны тухайн үед тавигдаж ирсэн Коминтерны одоо зорилго үйл ажиллагаатай л холбож үзэх ёстой л доо. Зөвлөлт Орос хэдийгээр Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж зөвшөөрсөн ч коммунизмыг түгээх геостратегийн бодлогын үүднээс мөн Хятадд коммунист хувьсгал хийх гарц гэж Монголыг үзэж байсан. Монголчуудын хойд хөршөө түшгээс аргагүй болсон тухайн үеийн шаардлагатай нөхцөлдсөн. Ийм учир холбогдлоор Монголыг хөрөнгөтний бус замаар зөвлөлт загвараар хөгжүүлэх бодлогоо зөвхөн урагшлуулж байлаа. Энэ цагаас хойш зөвлөлтийн Монголд явуулсан бодлого 20 дугаар зууны сүүл хүртэл сайн сарын аль алинаар нь явж ирсэн. Ардын намайг анх үндэслэн байгуулсан хүмүүс за ардын засгийн газар байгуулсан мөчөөс эхлээд Монгол улсын цаашдын хөгжлийн замын тухай маргаан үзсэн байдаг. Хэрвээ одоо та бүхэн ингээ харах юм бол Жанжин Сүхбаатарын хэлжсэн юм болохоор одоо иргэн бүхэн тэгш баян чин шудраг улс байгуулахыг хүснэ гэж. За ингэхлээр нэг тийм хөрөнгөтний бүгд найрамдах улс шиг ийм зөвлөлт толгойд бууж байгаа. Данзан бол яг энэ санааг ярьдаг хөгжлийн шат гიშгүүрийг алгасч болохгүй гэж. Тэгэхээр зэрэг хөрөнгөтний бүгд найрамдах улс байгуулах хэрэгтэй. Тэгэхдээ бүгд найрамдах улс байгуулна гэж одоо Данзан Сүхбаатар нар үзэж исэн байд. Гэтэл бодоо болохоор зэрэг бодоогийн одоо 100-ын ламд ütсэн захиал дээр бүр яг дурдсан байдаг. Монгол улс бол их баг улааны үзэл тохирохгүй гэж. Их улааны үзэл гэдэг нь большевизм, баг улааны үзэл гэдэг нь меньшевизм. Энэ хоёрт Монгол тохирохгүй. За хуучны адил хэмжээгүй ирэхэд хаан засаг таарахгүй. Тэгэхээр зэрэг хэмжээт ирэхэд хаан засаг байх ёстой юм а гэж. Тэгээ энэ маргаан явсаар байгаад сүүлд нь бүгд найрамдах улсын хэрэг болоод тэгээ бодоогийн хэрэг болоод ингээд нэг хэсэг нь буруудаад буудагдсан. За энд бол одоо хүрээнд байсан Оросуудын нөлөө маш их орсон. Тэр үед бол дотоодын хямгаалахыг газрыг бол Оросын иргэн өдөрдөж байсан шүү дээ. Бадарум гэж бүрээдхэн өдөрдөж байсан. За дараа нь энэ маргаан явсаар байгаад 1924 оны намын 3 дугаар их хурал дээр хөгжлийн замын тухай маргаан болж Элбегдор Жиринчино Данзан хоёрын дунд одоо маргаан болж хувирсан. Тэгээд уул нь одоо их хурлын төлөөлөгчд бол Данзанг дэмжиж одоо ардын намын анхны эрмэлзэх 10 зүйлийг өөрчлөхгүй гэд ингээд явж яхад нь бол хурлын дундор Данзанг баривчилж буудснаар одоо энэ маргаан эцэсүүлээд бид нар бол бүгд найрамдах улсаа тунхаглахдаа зөвлөлт холбоот улсын үндсэн хуулийн загварыг барьж одоо тэр үндсэн хуулийг үлгэр болгож авч хийсэн. 24 оноос өмнө бол манайх Английн үндсэн хуулийг загвар болгож авч хийсэн. Энэ бол бодоогийн бодлого хэмжээд ирэхэд ганцтай байх хэрэгтэй байсан. Ийм учир шалтгаантай юм байна. 21 оны голгоод одоо Данзан, Бодоо, Сүхбаатар гэж манай өсөлтнүүд байна. Энэ хүн бүгдээрээ Монголынхон төлөө, Монголын эрхчлөө, цусгаар тогтнолын төлөө гэсэн үсэл бодол нэвт байсан. Тэгээ энэ хүмүүс чухамдаа тийм ч учраас жишээ нь одоо ардын засгийн газрын анхны ерөнхий сайд Бодоо, ерөнхий сайд болоод сарын дараа л одоо би боликс өргөдлөх гэж байгаа шүү дээ. 6 сарын дараа бүр ахиж өргөдлөөгөө тэгээд ерөнхий сайдаас нь болоод ахаад 6 сарын дараа цаас болж байгаа. Ардын намын дараа Данзан бас буудуулчихж байгаа шүү дээ 24 онд. Монголд орсон тэр зөвлөлтийн одоо коммунизмын үзэл бодолтой санал бодол нийлэхгүй байсан гэж.
шулуухан хэлэх нь зөв баг тийм. Яагаад гэхээр энэ бодоод анз нар бол үндсэндээ бол энэ зөвлөлтийн хүмүүс бид нэр гар хөл хийж гинэ гэдгийг эрт ойлгосон учраас Сүхбаатарч гэсэн ялгаа байхгүй тэгсэн. Коминтерны төлөөлөгч бол за ер нь бол 1924 оноос эхлээд суусан Монголд. За ихэнх үедээ бол ерөөсөө явуулж исэн бодлого нь Монголын дотоод байдлыг ойлгохгүй юм хүндрэлтэй нөхцөл үйдэд үүсээд байсан учраас 25 онд манай ардын намын төвөөрөө чинь хөөгд гаргачихж ирсэн шүү дээ. Коминтерны төлөөлөгч. Тэгээд дараагийн улсууд нь ирснийхээ дараа манай дотоод иргэд идэвхтэй оролцож одоо үүмүүлж эхэлсэн. За үүмүүлж эхэлсэн одоо тэр нь бол Монголын засгийн эрх барьж байгаа одоо хүчнүүд дотор байгаа янз бүрийн фракцуудаас өөрийнх нь үгийг дуулууртай биелүүлэх фракц хайж. За тэгээд өөрийн гэсэн бодолтойнуудын шахан зайлуулах. За тэгээд дунд нь ясаа их утга хүмүүлэх мэт ажлууд хийгдсэн байдаг. За тэгээд ер нь бол 28 оны тэр гадаад худалдааны онц хэрэг тогтоосон энэ асуудлыг бол манай түүхэн жаахан өрөөсгөл тайлбарлаад байдгийг. Яг бол 1928 онд бол хэд хэдэн чухал үйл явдал болсныг манай түүхэн дурддаггүй. Баргын хувьсгал гэж болсон. Баргад өмнө гарсан. За баргад өмнө гарсантай холбогдуулаад орон нутгийн төмөр зам дээр мөргөлдөөн болсон. Хятад Оросын хор зэвсэгт мөргөлдөөн болсон шүү дээ. Бүлүүхрийн өдөрцөн арим Хятадын нутагт цөмөрж орсон. Хятадын армийг хэд хэд удаа буцсагсан. За тэр байтугай бүр баргыг зөвлөлт улсын бүрэлдэхүүнд оруулах асуудал хүртэл тэр үед яригдж ирсэн үе. Энтэй холбогдуулаад Хятадын засгийн газар Монголд барааны нийлүүлэхийг зогсоосон. За ингээд нөгөө бараагүй болчихлоор чинь Хятад худалдаачид нутаг буцсан шүү дээ. Бараагүй улсууд энэ үед суув. Тэгээд нутаг буцаад эхлэнгүүт барааны хомсдол үүсч эхлэнгүүт нь засгийн газараас бол гадаад худалдааны онц хэрэг гэж гаргаад тэгээд одоо бараа таваарыг одоо зөвхөн одоо засгийн газрын зөвшөөрөлтөй пүүс компаниуд нийлүүлдэг болгож энүүгээрээ Хятад худалдаачдын дотоодын зах зээл дээр эдэлж исэн зах зээл одоо жин хасаж арилгасан. Тухайн үедээ бол зөвлөлт Орос улсын худалдааны байгууллагууд бол Хятадын худалдаачдын сүлжээ шиг тийм сайн байгаагүй учраас 28 оноос хойш бол Монголд бараа таварын хомсдол үүссэн. Энэ нь бол 32 оны зэвсэгт хөдөлгөөний нэг шалтгаан болсон байдаг. За 3 дахь төвшин эрэлт бас гарсан. Тухайн үед бол Жамсрангийн цэвэний үзэл бодол гэж тэр Монгол улсыг Швейцар руугаа хөгжүүлэх төвөгс гэсэн Монголыг бий болгоно гэж. Тухайн үед бол Монголын баруунтнууд гэж нэрлэгддэг тэр улс төрчид бол Европыг бол 3 дахь хөрш гэж үзэж тэр нь 1911-аас 15 онд явуулж байсан Богд хаант Монгол улсын үеийн тухайн үеийн тэр 3 дахь хөршийг эрэлхийлсэн бодлогын үргэлжлэл нь байж. Ингээд бол Герман, Франц руу анхныхаа оюутнуудыг явуулж. За дээрэс нь бол идэвхтэй харилцаа тогтоох гэж оролдож байсан. Тэр дундаа Ваймарын Герман бол Монголд их нээлттэй хандж байсан. Ваймарын Герман. За энэ бол тухайн үед бол одоо зөвлөлт болоод Коминтерны хувьд бол зөв бодлого байгаагүй. Тэд гадаад Монголыг бол өөрийн хавсраг дагуул одоо большевизмын дагуул Азад Октябрийн хувьсгалыг цааш нь экспортлох түшиц газар гэж үзсэн учраас бол тэр капиталист Германтай, капиталист Францтай тэр хамтран ажиллахыг бол зөвшөөрч чадахгүй байсан. За монголчууд бас л 20-од онд бол алсыг харж байсан. Нөгөө Жамсрангийн цэвэний үдэл онолчин цаашаа тэрийн бодлого тэрэгжээд ингээд анхны гадаад паспортыг одоо Монгол, Франц хоёроор гаргасан ийм төх байдаг. Франц хэл дээр. Ягаад гэвэл тухайн үед бол манай улс чинь бол Москвад өөрийн элчин төлөөлөгчийн газартай болцсон. Зөвлөлт рүү монголчууд олноороо явдаг. Оюутнууд сурч эхэлж байсан, явж эхэлж байсан. За дээрээс нөгөө Франц, Герман руу олон оюутан явуулахар болсон. Тийм учраас бол аль биесээр гадаад паспортыг гаргахад дэлхийн жишгээр гаргасан байдаг. Ер нь бол 1910-ад оны үеэс эхлээд хаант Орос улсын үеэс эхлээд тагн тувааг бол Оросууд их анхааралтай авсан. Яг гэвэл тэнд бол маш олон алтны уурхай ажилдаг. Олон одоо Орос иргэд тэнд алтгалбарладаг байсан. Бас одоо Оросын төсөвт бол нэлээд мэддэгдэх үз одоо мөнгө хөрөнгө оруулдаг ийм газар байсан. Тийм учраас 1914 оноос эхлээд одоо хаант Оросын протекторат болгож зарласан учраас 15 оны гэрээнд уулын гэрээнийхээ заалтын дагуу бол таг нурайхаа бол одоо нөгөө улаастай амбанд хариалагддаг байсан гэсэн утгаараа Монгол улсын нэг бүрэлдэхүүн байх хэрэгтэй байсан бол тэндээ нэг тийм тусгаар маягийн болоод үлдсэн. 1921 оны 8 дугаар сард хүрээнд дөнгөж ардын засгийн газар байгуулагдж явах үед зөвлөлт Оросын одоо дэмжлэгтэйгээр
Туваагийн засгийн газар гэж байгуулагдсан, бүгд найрамдах Туваа ард улс гэж зарлаад. Эннээс хойш бол 23, 24, 25 онд бол Монгол нэгдэх асуудал байнга Туваад өрнөж байсан. Тэр 24 онд бол зэвсэгтүүлэх бослогын хэлбэрээр одоо өрнөө тэгээд одоо хүрээнээс Хатанбаатар магсарж ив. За зөвлөлтийн талаас бол Давтян гэдэг хүн очиж исэн. Ингээд Монгол Туваа Оросын 3 талын хилцээр хийгээд за одоохондоо Туваа тусгаар байг. Тэгээд одоо аль улсад нэгдэхэд Туваагийн ард түмэн шийдэх ёстой. Яг одоо энэ бослого хөдөлгөөний үеэр бол боломжгүй маа гэд хойшлуулж ирсэн. Дараа нь 25 онд бол Туваагийн засгийн газар бол ерөөсөө Монголд нэгднэ гэдэг шийдээ гаргаад тэгэхэд нь бол Коминтерний одоо гүйцэтгэх хорооны гишүүн Сен Катаяма гэдэг Японы коммунист бол Туваагийн нөхдөөтэй уулзаад та нар бол тусгаар улс байх хэрэгтэй. Монголд нэгдэж болохгүй гэж ухуулсаар байгаад Тувааг ингээд тусгаар болгоод аваад үлдсэн. За тэгээ 28 онд бол манайд ч баруунтныг хөөн зайлуулсан төрийн эргэлт болсон. Туваад ч баруунтны хөөн зайлуулсан төрийн эргэлт болсон. Ингээд энэний дараа бол Туваа одоо эргэлт буцалтгүй зөвлөлт Орос руу нэгдэх зам руугаа орсон ийм учиртай юм байна л да. Дараа нь бол одоо Урайхан хязгаар Таган Туваа нэртэйгээр тусдаа бүгд найрамдах улс болсон 1944 онд одоо зөвлөлт доод улсын бүрэлдэхүүнд Туваагийн одоо өөртөө муж нэртэйгээр нэгдсэн байдаг. Энэ Богдхаанд Монгол улсын ч тэр ардын засгийн одоо бас гадаад явдлын яам сайд нар за Монголынхоо энэ газрын нутгийн бүрэн бүтэн байдлыг бас хангахын төлөө ийм тууштай байр суурь баримталж маш их хүчин чармайлт гаргаж ирсэн нь бол 1912 оноос эхлээд 1924 он хүртэл энэ үеийн одоо дипломат үйл ажиллагаанаас бас тодорхой харагдаж байгаа. 1928 онд турлцсан намын 7 дугаар их хурлаар бол одоо төрийн эргэлт хийсэн. Энийг манай нэртүүх таштаа төрийн эргэлт гэж ном бичсэн. Энэ бол их онсон одоо үйл ажиллагаа. Тэгэл энэний дараагаар Монголд одоо Черномордюк энтер гэдэг одоо улаан хувьсгалч ультралеви тийм ээ. Тийм хувьсгалч нар хурж ирж зүүнний хүчнийг одоо идэвхжүүлж 8 дугаар хурлаар бол одоо Монголд социализм байгуулах зорилттой дэвшүүлсэн шүү дээ. Энэ юу социализм байх вэ? Зөвлөлт Хятадын харилцаа хүйтэрсэн симхэн үеийг ашиглан бүгд найрамд Монгол Ард улс зөвлөлттэй харилцааны шин зарчмаа 1929 оны дунд үед тунхаглалаа. Энэ тунхаглалаар Монгол гадаад худалдааны эрхээ хязгаарлуулж зөвлөлт Оросын улс төр худалдаа эдийн засгийн онц эрхийг хүлээн зөвшөөрчээ. За Гамин оны засгийн газар 1927 онд төрийн эргэлт хийж хамтран ажиллаж байсан Хятадын коммунист намыг үндсэнд нь ботнор гэсэн. Улмаар Хятадын коммунист намд туслаж Хятадын дотоод эрхт Дундад зэрэг улсын дотоод эрхт оролцож байна гэдэг шалтгаар зөвлөлт холбоод улстай дипломат харилцаагаа тасалсан л да. Энэ нь бол зөвлөлтийн бас дипломатууд том цохилт болсон. За энэ байдлаас гарахын тулд зөвлөлтийн удирдлага Монгол Ард улсад өөрийнхөө нөлөөг бэхжүүлэх цаашид байр суурин одоо баттгах юм арга хэмжээ авсан. За үүний нэг хамгийн ихний том алхамны өгтөр Монгол Хятадын хооронд хийгдэж байсан худалдааг тасан зогсоох түүнийг бол Монгол зөвлөлтийн худалдаагаар орлуулах. За энийг хэрэгжүүлсэн одоо арга хэмжээний хэлбэрний өгтөр гадаад худалдаанд онц эрхийг төрийн мэдэлд хилжүүлэх ийм шийдвэрийг гаргасан. За энэ бол үндсэндээ одоо зөвлөлтийн ятгалгаар зөвлөлтийн удирдлагаар зөвлөлтийн нөлөөгөөр хийгдсэн алхам. За 1929 онд Монгол зөвлөлтийн хооронд бас хэлэлцээ байгуулагдсан л да. Энэ бол нууц хэлэлцээр үндсэндээ одоо Монголын гадаад худалдаа эдийн засгийг зөвлөлтийн эдийн засгийн хавсархан баягаар хөгжүүлэх чиглэсэн ийм агуулгатай хэлэлцээр байсан. За энэ хэлэлцээрийн одоо нэг сөрөг дагавар нь 1930-аад оноос эхлээд Монголын ард түмний тунд нэлээд ургуулцлыг хөргөссөн гадагшаага гарах хөдөлгөөнийг өрнүүлсэн. За эцэстээ одоо бүр зэвсэгт бослогод хөргөсөн шүү дээ. Яагаад гэвэл тухайн үед монголчууд дунд тэргийн улсаас хангадж ирсэн бараа таваар өдөр тутмын хэрэгцээгээд тэндээс нийлүүлдэг бүхэл зүйлээр одоо хангаад дасцсан байсан. Гэтэл энэ бараагийн хангалтыг таслахтай зэрэг зөвлөлтийн тал одоо зах хэмжээний бараа
нийлүүлэлтийг бол хийж чадахгүй. Үүний улмаас бас иргэдийн дунд маш их дургуутал нэмэгдсэн. Тэгээ энэ бүх сөрөг үр дагавар бол бас энэ Зөвлөлт Монголын харилцааны шин зарчим тогтоох гэсэн тэр 1929 оны хэлэлцээр бас нэг сөрөг үр дагавар л та. Үндсэндээ 21 оноос хойш бүр хойшлоод ярил 29 оноос хойш Монгол улсын бие даасан гадаад бодлого гэж баг байхгүй шахав. Зөвлөлтийн гадаад бодлогын хүрээнд бол одоо манай гадаад бодлого бол хүссэн үсээгүй орох юм болсон юм аа. Ягаад гэхээр одоо ингээд зөвхөн одоо энэ нэг туйлтай тийм ертөнцид бид нэр орсон шүү дээ. Хоёр туйлтай ертөнцид одоо нэг туйлтай ертөнцид бид нэр одоо зөвлөлтийн одоо нөлөө хүрээнд багтаж байгаа гэсэн үг. Энэ бодлогод 90 он хүртэл үргэлжилсэн гэдгийг шулуухан хэлхэн зөв болов гэж бодож байна да. За 1935 оны Манжуурын баг хурал бол одоо Манжуурыг үндсэндээ Япончууд эзэлснээс хойш бол Монголын дорнод хилийн асуудал хурцаар тавигдах болсон. Нэгдүгээртийн тул хилийн шугамын демаркац явагдаагүй үе байсан. Тийм учраас хилийн шугам хаагур явж байгаа вэ гэдэг асуудал нэлээд маргаан дагуулсан. Ер нь бол яг бүр Манжи үеэс эхлээд уул нь бараг Монгол хоёрыг заагалсан баргын харуул гэж байсан. Гэхдээ тэр нь бол одоо юунаас архан буурлын харуулаас эхлээд доошогоо үндсэндээ бөөрнөр хүртэл яваад тэгээд тэрнээс цаашаа нэг их том тодорхой тэмдэглэгээ байхгүй тухайн одоо хошуудын хилийн дисээр хилээ тодорхойлдог байсан. Энтэй холбоотой байсан. Гэхдээ 35 онд энэ одоо тэгээд Манжгоогийн засгийн газар гэж байгуулагдаад хилийн хилцээр явагдаад за энэ хилийн хилцээрт бол бас манай төлөөлөгчд очиж оролцсон. Зүгээр хараад байхад бол нэг талаас хилийн асуудлаа ярилцах, хоёр талаас бас дахиад нэг ийм хоёр дахь улстай нэг харилцаа холбооны сувгатаа очих сонирхол тухайн үеийн Монголын удирдагчдад байжээ гэж харагдаад байна. Гэхдээ 35 онд бол их олон үйл явдал болцсон байсан учраас энэ хилцээр одоо амжилтгүй болсон. Нэгдүгээр 33 онд Гитлер засгийн иргэнд гарсан. За 34 онд бол Герман Версалийн гэрээнээс гарсан. 35 онд Коминтерний эсрэг пакт байгуулагдсан. За ингээд энэ Коминтерний эсрэг пактд бол Герман, Итали, Япон гурав нэгдэж орсон. Тэгэхээр зэрэг зөвлөлт Япон хоёр бол дайсагдагч улс болоод хувирсан байсан учраас энэ хилийн хилцээрийн асуудлыг бол цаашдаа зогсон байдалд эхэндээ зогсонгүй байдалд оруулаад цаашдаа ер нь тохиролцохгүй гэсэн ийм зүйл болоод дууссан байдаг. Хойд бүгд найрамд Монголд улс үндсэндээ 3 улстай л хэлж байна. Энэ бол Дунд Тэрэг улс, Зөвлөлт холбоот улс, мөн Тагны Туваа улстай. За гэтэл 1931 онд Японы Камонтуны айрам үндсэндээ Манжуурт төрөмгийн үйл ажиллагаагаа эхлээд 1932 оны эцэхэд Манжуурыг бүхэлд нь эзэгнэж өөрийнхөө хяналтанд оруулсан. Ингэснээр Монгол улс үндсэндээ одоо дөрөв дэх шууу одоо Японы 7000 засгийн газар болох Манжгаа улстай хэлэх болсон. За энэ бол зөвлөлтийн удирдагчдыг ихэд өгшөөсөн. Юу гэхээр зөвлөлт Японы уламжид бас харилцааны сөргөлдөөн байна, зөрчилдөөн байна. Сүүлд одоо дайнч хийсэн Япон Оросын хооронд тэгээд Оросын тал ялагдсан. Тэгэхээр дөрөв дэх Монголтой хэлэх болсноор ялангуяа Манжгаа улс маань бас угсаа хэл санчлалын хувьд бас Монголтой ойролцоо шүү дээ. Тэгээ энэ бас давуу байдлыг Япончуудад өгөхөөс болгоомжилж зөвлөлтийн удирдлага ялангуяа одоо Сталиний зүгээс Монголын асуудалд бол биечлэн анхаарал тавих болсон. Монголд хэрвээ одоо Япон ямар нэг байдлаар халдан довтлохоос Монголд хамгийн одоо Японтой нэгдэж нийлэх хүчин бол лам нар нь байна. Одоо Монгол дотор бол улсын дотор улс байна. Энэ нь одоо олон зуун сүм хийд тэнд шавлан сууж байгаа энэ одоо лам нар хамгийн харгас одоо элементүүдээ гэсэн ийм үүднээс Сталин хандж байсан. Гэвч тэр үед Монголын удирдагчид бүгд бол шарын шашнаа шүтдэг. Гаднаа нэгийг хэлдэг боловч дотроо бас тэл үнэмшилтэй байж хоёрдугаарт энэ бол Монголын нийгмийн эмзэг асуудал. Энэ бол зөвхөн нэг ангийн хувьд нь бүтцийн хувьд нь устгаж болохгүй. Энэ бол оюун санааны энэ бол итгэл үнэмшлийн том асуудал байсан учраас үүнийг одоо зөвлөлтийн тал тооцоогүй. Ийм тулгалтыг тавьж байсан. Зөвлөлтийн тулгалтыг Монголын тухайн үеийн удирдагчид бол үндсэндээ одоо нэлийн зөвшөөрөөгүй. Тэр тулгалтыг бол эхний үед бол хүлээж аваагүй. Лам нарын эсрэг бол өөрсдийнхээ аргаар, аж ахуйн аргаар, эдийн засгийн аргаар тэмцэж тэдний эдийн засгийн байрыг сулруулах баягаар
дараагийн үр дүндээ хүрнэ гэдэг ийм байр суурьтай бас учраас үндсэндээ зөрчилдсөн. Тийм учраас энэ хоёр улсын хоорондын удирдлага тухайн үед ирсэн том зөрчил гэж болно. За тэгэхээр Бэлждийн гиндэн бол Москвад 1934 онд очиж Сталинтэй яриа хэлцээ хийсэн байдаг. За энэ яриа хэлсэн дээр бол гиндэн ерөнхий сайд бол Монголын бас дотоод байдлыг Сталинд ойлгуулахыг чармайсан. За ялангуяа батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд бол одоо зөвлөлтийн цэргийн зээл тусламж хэрэгтэй юм а гэдгийг одоо цохон заасан байдаг. За Сталин бол гиндингээс хоёр зүйлийг шаардсан. Нэгдүгээр лам нартайгаа тэмцэх, хоёрдугаард зөвлөлтөө тустай харилцан туслах гэрээ байгуулах. За энэ харилцан туслах гэрээ бол зөвлөлтийн хувьд бол бас одоо чухал тийм олон улсын эрх зүйн хөшүүрэг байсан. Хэрвээ одоо Монголтой харилцан туслах гэрээтэй байх юм бол зөвлөлтийн цэргийг одоо Монголд оруулж ирэх ийм эрх зүйн одоо үндэс бүрдэнэ гэсэн үг. Тэгээ 1934 онд Монголын ерөнхий сайд гиндэн дөрвөөдөө төлөөлөгчдөд зөвлөлт толгойд улстай ажиллах үеэр одоо Монгол зөвлөлтийн хооронд бас джентльмен аман хэлцээр байгуулсан гэдэг л дээ. Гэхдээ миний зүгээр архиваас авч үзсэн тодтогсноор бол 1934 онд хоёр улсын хооронд ийм аман харилцан туслах хэлцээр байгуулагдаагүй гэж би үзэж байгаа. Яг гэхдээ баримтыг үзэх юм бол зөвлөлтийн талаас Монголын талд хандаж хоёр одоо янзын хэлцээр байгуул. Нэг нь харилцан үл довтлох хэлцээр, нөгөөх нь харилцан туслах хэлцээр байгуулъя гэж. Тэгээ 1934 онд энэ харилцан үл довтлох хэлцээр байгуулах асуудлаа санал солилцоод тодорхой ямар нэгэн одоо үр дүнд хүрээгүй. Гэтэл үүнийг дараа нь 1936 онд үндсэндээ зөвлөлтийн ядгалгаар нөлөөгөөр харилцан туслах протокол гэрээ байгуулах үед одоо зөвлөлтийн санаачлагаар 1934 онд хоёр талын хооронд ийм аман хэлцээр байгуулсан мэдээр одоо оршилд нь оруулж өгсөн л дөө. За яагаад 1936 онд протокол гэрээ байгуулагдах бол энэ нь үндсэндээ түрүүнд дурдсан Манжго, Японы нөлөө одоо монголчуудыг автахаас сэрэмжлэх гэдэг одоо дүртэй боловч үндсэндээ зөвлөлт Японы хоорондын одоо сөргөлтөө зөрчилдөөний нэг үр дагавар гэж үзэх ёстой. Зөвлөлтийн тал Японы болцшгүй давталганоос монголчуудыг Монгол улсыг хамгаалах зорилгоор харилцан туслах гэрээ байгуулсан. За гэхдээ энэ хэлэлцээрийг байгуулах гар үсэг зурсан одоо ерөнхий сайд одоо гадаад иргэн сайд гиндэн хэлэлцээ гаргасан зурхаа маргааш нь одоо албан тушаалаас нь зайлуулсан байгаа л да. Энэ гэрээг бас тойроод хэлэх судлах зүйлүүд бол бас нэлээд байгаа гэж үзэж байна. За түрүүн 1937 онд зөвлөлтийн улаан айрны цэргүүдийг оруулахаар зөвлөлтийн төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирсэн л дээ. Дотоод яамны дотоод хэргийн ардын комиссарын орлогч Фриновский мөн одоо Улсын газрын дарга Смирнов нар хүрэлцэн ирсэн Монголд. За ингээд ерөнхий сайд амартаа уулзаж цэрэг оруулна гэдгээ үндсэндээ тулгасан. За амар сайд бол бас ухаантай хүн. Түүний хариулт байр сууриас бас Монголын өөрийнх нь бодол харагддаг. За нэгдүгээрт улаан айрмыг оруулж болно. Гэхдээ улаан айрм бол зөвхөн одоо бүгд найрамд Монгол ард улсыг биш. Бас өөр Монголыг хамгаалж болно үстэй. Гэдэг асуудал тавьсан. За хоёрдугаарт улаан айрм анги нэгтгэл орж ирээд Монгол ардаа хувьсгал цэргийн удирдлага захирагдах ёстой. Монголын засгийн газар захирагдах ёстой гэдэг ийм хоёр асуудал тавьсан. За энэ нь бол зөвлөлтийн төлөөлөгчдөг нэлээд зочоосон л доо. Нэлээд ширүүн яриа хэлцээ болж зөвлөлтийн залын шахалтын дүнд одоо Монголын засгийн газар үндсэндээ одоо зөвлөлтийн талд хандаж цэрэг оруулах аль биесний хүсэлтэд маргааш нь тавьсан. Ингээд албадсан учраас одоо зөвлөлтийн зэрэг аль биесээр Монголын нутагт байрлсан. Гиндэн ерөнхий сайд бол эхэндээ эс ойлгосон дөр үзүүлж дараа нь одоо жоохон тийм бултгансан иймэрхүү байр байдалтай байж байгаа. Сүүлд нь бол шахалтанд орсон байдаг. Амар сайд бол ер нь бол хил дээр аюул ирж байгааг ойлгож ирсэн учраас зөвлөлтийн цэрэг оруулахыг дэмжиж ирсэн. Ийм жоохон ялгаатай байр суурьтай байсан байдаг. Яг орж ирсэн нь бол яг их хилмигдүүлэлтийн өмнө буюу
1937 оны 8 дугаар сарын 30-ны өдөр одоо зөвлөлтийн улаан армийн 57 дугаар онцгой корпус чинь Монголын нутагт орж ирсэн юм байна. Одоо Коминтерны архивт бол энэ асуудлыг наривчлан судлуустай материал байдаг. Маш их материал байна. Ерөөсө орсон очисон хүн болгон Монголын шашны сүм хийдэл амнар гэж нэг аюултай дайсан байна гэж бичээд. Тэр нь явсараад Сталины толгойд нөлөөлсөөргээд ерөөсөө нэг энэ сүм хийдэл амнарыг энэ тухай шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй ингээд энэ асуудал нийтээр хэлмэгдүүлэхийн одоо нэг том үндэс болсон. Нөгөө талаар зөвлөлт холбоот улсад Сталин бол одоо нийтээр хэлмэгдүүлэх ажлыг эхэлсэн. Энийг Монголд одоо шууд одоо хуулбарлалтай. Энэ 1933 оны Лүмбийн хэрэгээс эхэлсэн. Одоо нийтээр хэлмэгдүүлэх ажил. Тэгээд 1937 онд бүр одоо том заговор гэдэг хэргийг нээж одоо Монголын улс төрийн зүтгэлтнүүд нэртэй секретнүүдийг хэлмэгдүүлсэн юм байна. Тусгаар Монгол улсын түүхэнд улаанаар бичигдсэн их хядлагын он жилүүдэд 30 мянган монгол хүний халуун ам үргэлжсэн эмгэнэл төв заяагаар зөвлөлт холбоот улс бүгд найрад Монгол ард улсад өөрийн ноёрхлоо бүрнээ тогтоон бэхжүүлсэн юм а. Энэ үеийн Монголын төр засгийн зарим удирдагч Сталины хатуу бодлого улс оронд нь тохиолдсон эмгэнэлт явдалтай эвлэрч суугаагүй ил далд тэмцсэнийг түүхэн баримтууд тодруулсаар байна. Энэ нь Японы нөлөө Азад орнуудад нэмэгдсэн. Ялангуяа 1937 онд Япончууд Хятадын эсрэг дүрмгийн дайныг эхлүүлсэн. Эдгээр аль биесээр дайн хоёр талаасаа зарлагдаагүй боловч 1937 онд Японууд Хятадыг эзлэн дүрмгийлж үндсэндээ одоо газар нутгийн бараг 3/1 шахмыг эзэлж авсан л да. Ингээд Япончууд улмаар умар зүгрүүгээ давтуулж өвөр Монгол цөмөрж орж ирсэн. За үүний өмнө бол өвөр Монголыг үндсэндээ Япончууд өөрийнхөө улс төрийн хяналтанд авцсан байсан. За Японы зэрэг үндсэндээ одоо хаалганыг эзлээд Панчгогийн давааг даваад үндсэндээ одоо Монголд ойртох ийм л болж ирсэн л да. Үүн дээр бол зөвлөлтийн тал дүгнэлт хийгээд ер нь Япончууд өмнө зүгээс Монголыг давталж цөмөрж болзошгүй юм. Энэ нь бол зөвлөлтийн одоо Азад орнуудын аюулгүй байдалд ноцтой аюул учруулна. Яагаад гэвэл Японууд хэрвээ Монголыг эзлээд Монголоор дамжаад байгаль нуурд хүрэх юм бол Франц Сибирийн төмөр замыг таслана. Ингэснээр Азад орнуудыг бүхэлдэн тасалж авах аюултай гэж үзээд за Монголд одоо өөрийнхөө цэргийг оруулаа гэдэг шийдвэрийг 1937 оны 8 сарын дундуур гаргасан л да. За үүндээс эхлээд одоо Монголын одоо түрүүний хэлдэг геостратегийн ач холбогдол бол зөвлөлтийн хувьд бол их нэмэгдсэн. Тэгэхдээ тухайн үед баримт архивын материал үзэх юм бол Монголын удирдагчид за Монголын цэргийн удирдлагч гэсэн хийж байгаа дүгнэлтэн зөвлөлтөөс арай өөр байсан. Энийг бас бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Алхын голын дайн бол одоо 20 дугаар зууны Монголын тусгаар тогтлын түүхэнд томоохон байр суурь эзлэнэ. За 2 дугаарт бол энэ бол зүгээр нэг дайн байгаагүй. Дэлхийн 2 дугаар дайны эхлэл байсан гэдэг дээр судлаачид санал нэгдэж байгаа. Яагаад гэвэл энэ алхын голын дайны үр дүнд энэ Азад орнуудын цэрэг улс төрийн байдал за Японы зүгээс энэ баримталж байсан цэрэг улс төрийн бодлого, хаант Оросын бодлого тэгээд энэ бүс нутгийн байдал үндсэн өөрчлөлт гарсан. 1941 оны зөвлөлт Японы төвийг сахихгүй гэрээний хавсралт гэж Москвад гар үсгэж зурж баталсан л да. Энэ бол 4-р сар 41 оны. Тэгэхээр тэнд бол юу байгаа хөтэ зэрэг 1907 онд хаант Орос Японы хооронд байгуулсан тэр баримтчгийн хэлэлцээрийн үргэлжлэл. 1970 оны Петербургийн тэр хэлэлцээрийн үргэлжлэл. Тухайн үед бол эрх ашгаа хувааж авсан. 1970 онд бол хаант Орос Япон хоёр өөрийнхөө онцгой эрх ашгийг гэдгийг гадаад Монголд умард манжуурд хаант Оросын эрх ашиг өмнөд манжуур болоод өөр Монголд Японы эрх ашиг гэж хуваасан байхгүй юу? Түүнийг яг 41 онд дахиад зөвлөлт Япон хоёр хуваасан. Гадаад Монгол Шинжаанд гэдэг юм уу? Тухайн үеийн Дорнод Туркестан. Гадаад Монгол Дорнод Туркестанд зөвлөлт боотулсан эрх ашиг. Манжуур өөр Монголд Японы эрх ашгийг харилцан хүндэгнэ гэж байж байгаа. Монголын асуудал тэгж шийдэгдсэн. За 1941 онд Япон
Америкийн нэгдсэн улс руу гинт одоо давталж Перл Харборын байгаа тэнцэн зэргийн баазыг буцагсан л да. Ингээд Америкийн нэгдсэн улс ч одоо Японд дайн зарласан. Үүний хариуд нь Германч бас Америкт нэгдсэн улсын эсрэг дайн зарласан. За үүнийг дагалдаад дунд дэргийн улсын удирдлага Германы эсрэг албаесаар дайн зарлаж ингээ Америк хятад хоёр л үндэстэй зэргийн холбоотой болсон. За Америкийн тал номхон талын тэр их одоо уудам газар орон дээр байлдааны ажиллагаа явуулахад бас эхний үед хүчин мөксдөх учраас дунд дэргийн улсын дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн. Ингээд Америкийн дэмжлэгээр дунд дэргийн улсыг одоо дэлхийн том гүрний статустай болгох үйл ажиллагаа явагдсан. За үүнийгээ баттах зорилгоор мөн одоо Япон, Германы эсрэг дайны асуудлаа ярилцах зорилгоор 1943 оны 11 сард Каирт Америк, Англи, дунд дэргийн улсын удирдагчид цуглаж хуралдсан л да. За энэ хуралд уул нь бол зөвлөлтийн төлөөлөгч Сталин оролцох ёстой байсан. Гэвч тэр үед зөвлөлт гэдгийн харилцаа Туркестаны асуудлын улмаас нэлээд хурцдсан байсан учраас Сталин, Чанкаши хоёрыг одоо нэг баг хуралд бол урьж болохгүй маа гэдэг нь тодорхой байсан учраас Америк, Английн удирдагчид тусад баг хуралд ихээр шийдсэн. Эхлээд Чанкашиг оролцуулаад Каирын баг хурлаа хийгээд асуудлаа ярьчээ. Дараа нь Ираны нийслэл Тегеранд Сталинг оролцуулаад дайны асуудал бусад асуудлаа ярилцъя гэж шийдсэн байна. Ингээд Каирын баг хурлын хоёр үнэхээр ч одоо хятадын төлөөлөгчд дайны дараа гадаад Монгол бол хятадын бүрддэхүүн хэсэг байна гэдгийг та бүхэн зөвшөөрөөч гэдэг асуудлыг тавьсан. За гэвч энэ дээр Америкийн тал бол юм болцсон тодорхой хариу өгөөгүй. Английн ерөнхий сайд Черчилль бол хэрвээ Гонконгийг дайны дараа Английн эзэмшилт хэвээр нь үлдээх юм бол би ямар нэгэн асуудал одоо садаа болохгүй гэдэг асуудлыг тавьсан. Америкийн тал Гонконгийг Английн мэдэлд байхыг зөвшөөрсөн учраас Чанкаши хятадын төлөөлөгчд бол нэлээд одоо сэтгэл дундуур гарсан. За ийм учраас Арам Монголын асуудлыг хоёр дахь удаага энэ Каирын баг хурлын төгсгөлд бас Чанкаши нэлээд хөвчл тавьсан. Гэвч Америкийн тал энэ асуудалд бол ямар нэгэн хариу өгөөгүй. Ямар ч байсан хятадын байр суурийг ойлгоод ингээд өнгөрсөн байгаа. Каирын баг хурл, Тегераны баг хурлын дараа үндсэндээ Америкийн нэгдсэн улс Японы эсрэг дайнд хятадыг идэвхтэй оролцуулах шаардлагатай юм байдаг дүгнэлт байр суурь нь улам батсан. Үүний зэрэгцээ бас Японы эсрэг зөвлөлтийг хуурай замаар байлдааны ажиллагаанд оруулахгүй болвол Японыг бол хуурай замаар бид бас дийлэхэд хэцүү гэдэг Америкийн цэргийнхний зөвлөмжийг тухайн үеийн одоо ерөнхийдөө Рузвельт хүлээн аваад энэ чиглэлээр л ажилласан л да. Гэтэл тухайн үед зөвлөлт хятадын харилцаа муудсан, нэлээд хурцтмал байсан учраас эхлээд энэ хоёрыг хооронд нь эвлэрүүлэх, найрамдуулах хэрэгтэй байна. Тэгжээж Японы эсрэг нэгдсэн хүчээр дайрах хэрэгтэй юм байна гэдэг чиг бодлогыг одоо Америкийн тал баримтсан байгаа. Ингээд энэ зорилгоор өөрөөр хэлбэл зөвлөлт хятадыг хооронд нь эвлэрүүлэх зорилгоор Америкийн дэд ерөнхийлөгч Волсыг тухайн үед одоо ерөнхийлөгч Рузвельт хятад руу илгээхээр шийдвэрлсэн. Гэтэл энэ үед бүгд найрамд Монгол ард улсын асуудал гарч ирсэн. За 1944 оны 3 сард Туркестан бүгд найрамд Монголын хил дээр хэлийн зөрчил бий үүсэж, за энэ асуудлыг бол хятадын тал ялангуяа Чанкашигийн зүгээс Америкийн талд их гомдол тавьсан л да. Энэ одоо зөвлөлтийн дэмжлэгээр гадаад Монголынх нь бидний эсрэг төрөмгийн үйл ажиллагаа явуулж байна гэж гомдол тавьсан. Юм учраас дэд ерөнхийлөгч Волсыг бас замдаа бүгд Монголд тусад очиж нөхцөл байдлыг судалж ирэхийг одоо даалгасан л да. Ингээд дэд ерөнхийлөгч Волс 1944 оны 7 сарын 2-4-нд одоо бүгд Монголд тусад зочилсан. Манай нөхцөл байдалтай танилцсан. Монгол ном, марк өөрөө бодлож аваад ерөнхийлөгч Рузвельтэд өгчээсэн байгаа. Та энийг харлаа. Энэ бол марк юм байна. Өөрөөсөө бичиг үсгтэй байна. Өөрөөсөө хэвлэлтэй байна. Зүгээр ганц нэг асуудал байна. Биднийг ороход виз өгсөнгүй. Зүгээр биднийг хүндэтгээд одоо виз олохоо одоо умартсан юм болоо да гэдээ бас шогоор хэлж ирсэн байна. Дэд ерөнхийлөгч Волсын одоо боловсруулсан Монголд ажилласан тухай элдв хуудас бол ерөнхийлөгч Рузвельтэд их нөлөөлсөн л да. Үндсэн дүгнэлт бол Монгол бол бие даасан өөр өөртөө захиргаатай
ийм үндэстэн байна. Энийг бол бид умардаж болохгүй л гэсэн дүгнэлт байсан. Төрийн зүтгэлтнүүд чадах чинээнийхээ хэрээр зөвлөлтийн нөлөөнөөс гарах, зөвлөлтийн тулгалт шаардлагуудыг ил далдуур эсрэг үүсгэж тэмцсээр улс орныхоо тус гар тогтнолыг дэлхийд бүлээн зөвшөөрөх түүхэн цаг үедээ золгосон юм аа.